Монгол улсын төрийн албаны зөвлөл. Монгол улсын төрийн албан хаагчийн шалгалтанд хэрхэн бүртгүүлэх вэ? Төрийн албаны зөвлөлийн цахим уудсан дахь шалгалтын зард нэвтэрч бүртгэлийг эхлүүлнэ. Цахим системд бүртгэл үүсгэнэ. Овог, нэр, регистрийн дугаар, имэйл хаяг, утасны дугаар, нууц зүг гэсэн далбаруудыг өглөн бүртгүүлэх товчон дээр дарна. Имэйл хаягаар ирсэн баталгаажуулах кодыг оруулна. Төрийн албан хаагчийн анкетыг бүглэн авсаргах материалыг оруулж бүртгэлийн хураамж төлснөөр бүртгэлд хамрагдана. Бүртгэлтэй холбоотой асуудлыг дараах утаснаас лавлана. Монгол улсын төрийн албаны зөвлөл.